Одоо энэний дараагийн шавж минь байцааны хэвэн ирвэ хийж гарах магадлал бий шүү. Бид нэр 2 дугаар ургамал хамгааллын арга хэмжээг өвчний эсрэг авнаа. Гадаад орчныг маш сайн анхаараарай. За энэ бүхнийг хэрэглэх юм бол таны ургамал хамгааллын ямар ч бодис хэрэгэлсэн үр дүнтэй байх болно. За одоо бид өнөөдөр бас 26 оны 6 сарын 21-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сан цумын Буян төв компани Шарара Ника-гийн 1-р продукцийн үрээр тарьсан талбай дээр хүрэлцэн ирээд байна. За манай энэ талбай дээр бол өнөөдөр Арапс маань ямар шатанд явж байгаа гэхээр жинхэнэ 4 навчаас 6 навч хүртэлх энэ үе шатанд явж байна. За энэ үед бол хамгийн аюул болгож байгаа юм бол одоо энэ хүрэн толгойтой цох байна. За энэ манай талбай нэлээд байна. Энэний учраас бид нар юуны төрөнд ургамал хамгааллын арга хэмжээ авахдаа энэ зохны эсрэг бодис Восторг гэдэг 130 литр га ийм нормоор хийхээр төлөвлөж байна. За энэ төлөвлөгөөнийхөө хажуугаар бас манай энд хог ургамал бол одоо ерөнхийдөө бас л Улаанбуудаатай адилхан лойл чөдөр тарн гэх мэт өргөн навчтууд. За бид нэр мөн адил төрөөнийхтэй адил юуны төрөнд юунд анхаарах вэ гэхээр усандаа анхаарна. Усны pH нь 6 орчим байх ёстой. За энэ дээр бас та бүхэнд хэлэх үе яг энэ 4-өөс 6 навчтай үе дээр Арапс хамгийн их бас шимт хижээ шаарддаг учраас бид нар энэ агроминерал алисти гэдэг яг энэ Арапсанд зориулсан азоттоор суурилсан хилаачуулсан микроэлементүүдтэй ийм бордог гад 2 литрээр хийнэ. Энэ бол одоо ихний хамгийн гол үр дүнтэй тижэл болно. За энэ манай энэ талбай өмнөгч нь бол юунан сортын Улаанбуудаа байсан. За тарихын өмнө бид гад 100 хилээр амиасны селитр өгсөн үртэй хамт 70 кг 10-26 юу нийлмэл бордоо өгсөн. За тэр утгаараа та бүхэн харж байгаа бох. Ер нь бол Арапсын маань ургалт хэвийн хэмжээтэй их боломжийн ургаж яах гэж бид нар үзэж байгаа. За энэ дээр одоо бидний өгөх юм нэгэн тийм сайн гараад ирсэн юмыг гараа сайн бол барай сайн гэдэг утгаар нь бид нар цааш ургамал хамгаалалт хоол тэжээлээр хангалттай ургуулах ийм нөхцөл байдал руу явж ээж боломжийн гайгүй ургац авах байх гэсэн ийм дүгнэлттэй байгаа. За энэ дээр энэ болгон дээр нэмэгдээд бид нар энэ Легногумат АМ гэсэн бас полвогийн хүчил, гумины хүчил суурилсан 18 нэр төрлийн микроэлементтэй ийм бордоогоор одоо энэ агроминерал энэ бордооныхоо нийлэгжүүлэлтийг шимэлдэглэлтийг сайжруулах зорилгоор хийж байгаа. Мөн адилхан манай энд бас ганду байсан халууны стресс сүүлийн үед бол бороо орсон боловч одоо маш хүйтэн байгаа учраас энэ хүйтний стрессээс тайлах зорилгоор энэ гумины хүчил суурилсан бордоонуудыг ингэж хийж өгч байгаамаа. Тэгээ энэ бүгдийг яг зохих дараалалаар нэг хольц болгоод цацах юм аа. Тэгэхээр та бүхэн харж байгаа. За түрүүний хэлсэн Улаанбуудаанд ялгаагүй, аль ч ургамал ялгаагүй ийм олон төрлийн бодис хийж яхад бол ялангуяа энэ Арапсын талбай дээрх одоо энэ клопириллид пиктограмтай энэ мегалит гэж бодисыг энэ одоо лойл болон чөдөр тарн гэх олон нас өргөн навчтуудыг устгах гэж хэрэглэхийн тулд энэ греф гэж энэ бодис бол зайлшгүй хэрэгтэй. Энэ бодисгүйгээр та бүхний одоо клопириллит ургамал хамгааллын бодис чинь дутуу ажиллах магадлал өндөртэй. Ийм учраас энэ нийлмэлж бодисыг нийлэлжүүлэлтийг сайжруулдаг, гадаргуугийн навчны гадаргуу дээрх шингээлтийг сайжруулдаг, дархалтын жигдэлтийг энэ греф буюу өнөөс гадна лип гэж бодис бий, беф гэж бодис бий. Эднэрийг одоо та бүхэн өргөнөөр хэрэглээрэй. Тэгэхгүй л таны хийж байгаа ургамал хамгааллын бодис үр дүнгүй болчих магадлал бас нэлээд өндөр шүү. Энэ бодиснууд одоо яадаг вэ гэхээр энэ навчны гадаргууд бүрэн дархаадаг. Энэ одоо ургамал хамгааллын бодисуудыг энэ дээр та бүхэн илүү үр дүнтэй ийм байх болно. Тэгээ та бүхэн энийг одоо доор хойж 14 хоногийн дараа бол ер нь харахад бол энэ хог ургамлаас бол шавжнаас бүрэн ангиж ирсэн байх магадaltaй. Одоо энэний дараагийн шавж минь байцааны хэвэн ирвэ хийж гарах магадлал бий шүү.
Одоо яагаад тэгэхээр бороо орцсон, чийгшил цаажирсан, мөн ялангуяа араавсанд бас өвчин дэлгэрэх магадлал бий. Бид нэр 2 дугаар ургамал хамгааллын арга хэмжээг өвчний эсрэг авнаа. Мөн адилхан ургамал хамгааллын байцааг урьдчилан сэргийлэх маягаар байдлаар өвчний шин тэмдэг илрээгүй байхад бид нар хийнэ. Энэ бол 14 хоногийн дараа дараагийн ургамал хамгааллын 2 дахь арга хэмжээг бид өвчний эсрэг бодистой хийнэ. Ийм болохоор та бүхэн ургамал хамгааллын бодисыг хэрэглэхдээ ургамал хамгааллын бодисыг ямар ургамал ямар үед нь одоо өөрийнхөө таримлыг ямар үед нь хийх вэ гэдгийг онцгой анхаарай шүү. Мөн гадаад орчныг маш сайн анхаараарай. За энэ бүхнийг хэрэглэх юм бол таны ургамал хамгааллын ямар ч бодис хэрэгэлсэн үр дүнтэй байх болно.